Сайн байцгаана уу? Намайг урт насны гэрэлтгийа гэдэг. За сайн байцгаана уу? Намайг Дэлгэр овогтой ганц үг гэдэг. Би Өвс аймгийн Улаангомс сумд төрсэн. Ээж аав, дээрээ нэг ах, доороо дөрөв дүү ам бод 8 үлээ амьдардаг. Дээрээ нэг ахта, доороо 2 охин дүүтэй, Алин 2 дахь хүүхэдтэй. Манай ээж аав Увсад ээж маань эмч багасаа эмнэлгийн байгууллагад олон жил ажиллаа. Сайхан 2 жилийн өмнө тэтгэврт харсан манай ээж. Тийм. Тэгээд ах トゥ нар маань бүгдээрээ дор бүрнээ гэр бүл зохиогоод тэгээд ажиллаж амьдарч гаж байгаа манай. Манай доотлын дүү болохоор Бастиа гэдэг дүү маань Ара мэд эмнэлгийн мэс заслын эмч хийдэг. Баг дүү Утхан туяа маань Солонгост гэр бүлийн амьдардаг. Бас Ара мэдийн маркетингийг хийдэг. Ах маань хуваараа бизнес эрхэлдэг тийм хүн байгаа. Тий, анх битүүрээ юу Солонгост амьдарч байх хугацаанд танилцсан. Би Солонгос улсад магистрт сурдаг байхдаа Увсаас манай мөнгөцөл найз маань аяллаар ирсэн юм аа. Тэгээд мөнгөцөл найз маань аяллаар ирэхдээ аруул авчирч үлдээхгүй юу? Аруулаа манад үлдээчээд тэр аруулыг хийн ирж авах байсан бэ гэхээр манай нөхөр ирж манай гэрээс авахдаа анх удаа танилцж байсан. Анх битүүр аруул авах гээд би коридор дээр очиж аруул авах гэж очиж уулзаад тэгээд Starbucks орж нэг кофе уугаад хамгийн анх тэгж танилцчихсан. Тэгээд анх харахад их нүд хөмсөг болсон тунхай хөөрхөн охин байсан. Магистрт сурдаг. Одоо 10 гэлний хэсэг. Анхаарахтаа ямар бор ярьстай юм бэ л гэж харсан. Анх ааруул марал авангаа тэгээд нутаг усаа яриад дээр нэг нутгийнх болж таарсан тийм. Тэгэл 2 сарын дараагаас шууд танилцаад 2 сарын дараа гэрлэх шийдвэр гаргасан да маш хурдан. Би ханийгаа анх хараад дурсан. Би тэр дотносож танилцаад үнэхээр шаргуу хөдмөрч ууггүй ажилсаг болох юм мэдээд тэгээ энэ л миний зайны хань болох хүн байна гэж би үнэхээр бодоод тэгээд үнэхээр араас нь бас нэлээд удаан хөөцөлж тэгээ гэр бүл болоод одоо ингээд 8 жил болоод өнөөдөр хурмаа хийж байгаадаа маш их баяртай байна. Би ингинээрээ чамд таалагдсан. Би хамгийн ингинээрээ байгаа чамтай тагцсан. Би игэл даруу амьдралаар чамтай хамталгасан. Хавар гэрэлтэх очиг чамайг шүүрээ дадгасан. Миний ханы нэг давуу тал бол ямар ч хүний оронд өөрийгөө тавиад тэр хүний байр сууриас боддог. Аюу сайхан сэтгэлтэй. Тэгээ би ингээл заримдаа үнэхээр сайхан сэтгэлтэй юм аа гэл ингээд бүр ингээ хүн ингээд хардсан штэ. Бараг санаа зовлттой харддаг ш заримдаа. Хаанаас төрдөг сайхан сэтгэл вэ ингээд тэгжэл хардаг да ер нь өдөр бүрийн амьдрал. Манай нөхөр зөөлөн гэр нь манай аавын зарим нэг шинж чанар байдаг байхгүй юу? Миний ань чинь арх хөрөөсөө уухгүй, тамхи татахгүй, гэсэн гэр нэг ажилд махраж тэх юм бол амар зүтгэн. Тэрэнд яг бүх сэтгэл зүрхээ тавьдаг, тэгээ шудрах тийм зантай. Аав нь маш үнэн шудраг, мундаг хүн байсан. Цагдаагийн Увсаамгийн цагдаагийн газрын дарга хүн байсан. Их мундаг шудраг хүн байсан шүү. Аав нь. Охтууд ер нь ханийгаа яаж сонгодог вэ? Гэж нөгөө амьдрал дээр бусд хүмүүсээс харахаар аавтайгаа ер нь төстэй хүнийг л сонгодог юм шиг санагддаг. Тийм болохоор би яг аавтайгаа төстэй хүнтэй айгүй хөдөлмөрч тэгээд амар хариуцлагатай ноён нуруутай тийм хүнтэй суусан болов уу гэж боддог шүү дээ. Тэгэхээр ер нь минь мөрөөдлийнхөө нөгөө эрэгтэй хүнтэй суусан л гэж бодож байна. Ер нь 4 хүүхэдтэй л дээ эднийх. Би хараад тахт энэ манай эхнэр хамгийн бага хоёр нь наавыг айгүйх дураасан царай зүс. Тэг зам нааш нь би тэгж харагдаад байдаг. Нөгөө Уган бат Бастуяр над ээжигээ дураасан юм уу да царай зүсээр. Над хайр бол эрэгтэй хүний хажууд амар амгалан байж чадах бол чадчих байвал тэр хайр гэж боддог. Ер нь тэг ямар нэг байдлаар нөгөө сэтгэл зовдөг ч юм уу энэ намайг ингээ харчих юм яачих гэсэн тийм сэтгэл тайван бус байх юм бол тэр хизээч аргалтай байж чадахгүй шүү дээ. Миний ань бол намайг яг амар амгалан байлгах чаддаг. Миний бодлоор бол хайр гэдэг бол нэгнийхээ дэмээр
амьдрал ахуйгаа дэвшлүүлээд явах. Тэгээ нэгнээ маш итгэж яг нэг хүн шиг нэг замаар явж байгаа юм. Энийг бүхнийг л хайр гэх юм болоо та миний бодлоор л. Ингээд миний бас нэг баярлж талархаж явдаг зүйл бол усын нөхөртэй болсон байна. Тэгээд хадам маань усынх, манай тал усынх, хоёр талаас усынхан болохоор ойлголцсон. Айгу амар гоё байдаг. Baby алхах замаа хамтдаа зурх уу. Oh baby нэг зураас зуруулахгүй зурх уу. Хамтыг ирээдүйг хамгийн гэрэлдэг хамгийн агуу хайрыг хамгийн энгийнээр бүтээ. Төрүүлж өсөж авд нь маш баярлалаа. Тэгээд өдөө хүртэл энэ охины мундаг хүмүүжүүлж тий ингэж өгсөн аав ээжд маш их баярлж байгаа. Таныгаа насан туршид нь хайрлж, халамжилж, хамгаалж амьдрах болно. За ингээд ийм сайхан ээжийнхээ охин нь болж төрсөндөө маш их баярлалаа. Тэгээд ээж хүн тандаа маш их хайртай шүү. Урт насалж удаан жаргараа гэж хүсмээр байна. Мөн ханыхаа аав ээж хоёрт миний ханыг төрүүлж өсгөж өдөө зэрэгтэй хүмүүжүүлж өгсөнд нь маш их баярлалаа. Та хоёр минь ч гэсэн урт насалж удаан жаргараа. Бид хоёрын хажууд үргэлж харагдаж, үргэлж хамтаагаараа гэж хүсье та гуравтаа. Ээж аавдаа тэгээд төрүүлж өсгөөд өдөө зэр төрсөнд нь маш их баярлж явдаг хайртай шүү гэж хэлмээр байна. Ингэрсэн бүх ах トゥ хамаатан сад найз нэг та бүхэндээ гэрлээ ирээдүйдээ амьдралынхаа төлөө үрдээ адил маш их хичээж амьдрна. Тэгээд нийт одоо бүхнийг тормонд хүрэлцэхэд хүрэлцээрсэн бүх нийт зочдтой маш их баярлалаа. Танийгаа маш их хүндэлж хайрлаж ямар ч гэсэн надтай ингээл амьдрсандаа харамсахааргүй тийм сайхан урт удаан аз жаргалтай амьдралнаа л гэж амлаж байна да. Тэр бүлээ маш хайрлж халамжилж явахаа амлаж байна.